Социализмын үед нэгэн алдартай эрдэмтэн сэлэнгийн шүдэнсний үйлдвэрт очоод бүтээгдэхүүний чанар сэдвэр яриа ажиглалт. Тэрээр эндэр дээр гараад бүтэн хайрцаг шүдэнс зурсан ч тамхиа асааж дийлэхгүй байгаагаа харуулав. За үүгээр уулзалт яриагаа дуусгах удаа гэж хэлээд бус гэдэг. Тухайн үеийн социалист үйлдвэрүүдийн бүтээмжгүй байдлыг инхүү ёчтой шумжилсан энэ хүн бол Монголын аваа сэхэтнүүдийн нэг зохиолч, Монгол улсын анхны доктор Бямбирич. Зөвхөн энэ явдлаас ч гадна түүнийг нийгмийн асуудал чөмжилтөй ханддаг, энгийн ардад илэгтэй ярины сайд дарга нарын хоцрогдсон байдалд хатуу бөгөөд ёжтой ханддаг байсан тухай маш олон баримтууд дээр тэмдэглүүлсэн байдаг. Ринчингуй мэдээлэл хомс цагт 20 дугаар зууны эхлэлтэй л бараг зэрэгцэн мэндэлсэн хэрнэ бага наснаасаа номонд дурлаж Англи, Франц, Орос, Герман, Чех, Польш бүр эсперанто хэлийг гаргуу эзэмшиж эсперанто хэлний өөрөө сурах бичгийг хүртэл зохиож байсан байна. Түүний энэхүү хэлний мэдлэг тухайн үеийн монголчууд донд хосгүй байсан учраас дөнгөж 16 наснда Хягтад Монгол Ардын намын анхны хурал дээр орчуулагчаар хүртэл ажиллаж байсан байна. Бямбир Ринчингуй өнөөгийн Улаанбаатар хотын багшийн техникумд цаашлаад Ленинградад дорны хэлний ангид суралцж төгсөөд Улаанбаатарт ирж судар бичгийн хүрээлэнд ажилласан байна. Гэвч түүний туулсан зам байнга дардан шулуун байсангүй. Тэрээр өөрийн эх оронч үзэл Монгол соёлоо хайрлах, хамгаалах хүсэл чин шудраг араншингаасаа болж улс төрийн илүүдгэлтэд өртөж 10 гаруй жилийн ялыг хүртэл сонсч байж. Хэдид эмч түүний мэдлэг чадварыг бодолцсон Монгол Ардын хувьсгалт намын төв хорооны шийдвэрээр суллаж Бямбир Ринчингуй үнэн сонины газар заагдан нийт 16 жил ажилласан байна. Тэр 1956 онд монгол хэлний харьцуулсан түүхэн хэлний зөв бүтээлээрээ хэл бичгийн ухааны доктор болоод 1961 онд монгол бичгийн хэлний зөв бүтээлээрээ шинжлэх ухааны академич цолыг тус хүртжээ. Тэрээр монгол хүн бүрийн цээжилд хадгалагдсан үлдсэн алдарт бүтээл монгол хэл шүлгийг бичиж мөн ардын үлгэр домог аман зохиолыг цуглуулж тэмдэглэн үлдээсэн нь өнөөдөр бидэнд өв соёлын үнэт сан болон үлдсэн байна. Бямбирын чинь 70 гаруй наснда таалал төгссөн ч түүний хэл шинжилэл, аман зохиол, түүх судлалын бүтээлүүд одоо ч үн цэнэ хатгалсаар байна. Хэрвээ танд энэхүү бичлэг таалагдсан бол энэ бичлэгэн дээр лайк дарж цааш нь түгээгээрэй. Мөн дээрэс нь илүү олон сонирхолтой түүх сонсохыг хүсэх юм бол норгийг дагаарай.